За сайн байцгаана. Та бүхэнд энэхүү дасгалын болоог үзэх тухай цаг мөчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ анхан болон дунд шатныхан зориулаад фитнес заланд гарын 2 толгойд болон 3 толгойд булчин өвдөх шүүгжүүлэх, за анхаарах заавал техникийн зөвлөгөө хүн болгоны нийтлэг гаргадаг алдааны талаар ярилцахад бэлэн болоод байна. За мэдээж одоо гарын булчин маань 2 толгойд болон 3 толгойд булчин гэж хуваагдаж байгаа. Энэ нь болохоор тухайн булчингийн анатом өргөтэй холбоотой байдаг. Жишээ нь гарын 2 толгойд буюу байцепсыг авч үзэх юм бол урт толгой буюу энэ хэсгийг одоо урт толгой гэж нэрлэнэ. Яг харах байдууд энэ уртыг санагдаж байгаас. Гэхдээ энийг бол long гэж нэрлэж байна. За энэ хэсгийг болохоор бүгдээрээ short гэж нэрлэж байна. Богино толгой гэж нэрлэнэ. За эсгээр 3 толгой булчиг авч үзэх юм бол энэ хэсэг буюу long гэдэг одоо үндсэн хэсэг байна. За энэ гадны энэ жижиг хэсгийг болохоор lateral гэж нэрлэж байна. За гадна толгой гэж нэрлэж байна. За энэ хэсэг байна. Дотн талын хэсэг. Энийг болохоор medial хийдэг буюу дотор толгой гэж нэрлэдэг. За эндээс шалтгаалаад мэдээж эрчүүдийн булчингийн масаа нэмэгдүүлэх, за тухайн булчингийн хэлбэрийг засвал харагдах байдал талаасаа хэлбэрийг засах, за хүчийг нэмэгдүүлэх зорилготой байдгүй эмэгтэйчүүд ялангуяа бидний эмэгтэйчүүд нэрлэдэг нь гарын авгаам хэсэг шүү дээ. Энэ хэсгээс салах, суларч үлдсэн одоо энэ хэсгээ гоё чангалах, гоо зүйдээ жоохон илүү одоо анхаарах талаас бол хийдэг. За тэгэхээр энэ хүмүүс мэдээж өнөөдрийн блог бол зориулагдсан. За дахиад хэлээд үзэх юм бол мэдээж гарын булчин маань харьцангуй жижигхэн булчин тийм үү. Тэгэхээр энэнийг бол 7 хоног 2-оос 3 удаа хийх боломжтой байдаг. За 2 цагаа буюу байцепсыг авч үзэх юм бол ихвчлэн одоо татдаг дасгал буюу нуруу хийж явах бүсгүй ачаалаг авдаг. Тэгэхээр энийг бол нурууны булчинтай хийх юм бол илүү үр дүнтэй, илүү хурдан хөгжих боломжтой байдаг. Нурууны булчин хийж байгаа үндэс татал хийж байгаа тохиолдолд гарын 2 толгой булчин өөрөө давхар ажиллаж ачаал авч идэг гэсэн. Эсвэргээр бидний гарын 3 толгой булчин бол түлхэж байгаа төлөхгүй одоо ачаал авдаг. Бэс ямар байдлаар түлхэж байгаа тохиолдол буюу цээж шахаж байгаа, мөр шахаж байгаа тохиолдолд гарын 3 булгад булчинд бид нэр ачааллыг авдаг. Тийм учраас энэ гарын 3 булчинг болохоор бүгдээрээ цээжний булчинтай, эсвэл мөрний булчинтай, за бүр болохгүй бол хөлний булчинтай гарын 2 толгойд 3 толгойд булчигаа сетлет их боломжтой байдаг. Тэгээ жижиг булчин гэдэг нэрлэж байгаа болохоор мэдээж эхлээд үндсэн дасгал буюу цээжний шахалтай ээж дуусчаад тань тодорхой хэмжээний хүч үлдэх юм бол араас нь 3 толгойд хийж булчингаа хийж болох нь нурууны булчингаа хангалттай сайн ээж хөрөнгө ус дуусны дараа тань магадгүй хүч байгаа, өнөөдөр тааж байгаа хөвчтэй байх юм бол 2 толгойд булчинг хийж болох байх нэ. За тэгээд өнөөдрийн одоо дасгалын блог та бүхэнд маш хэрэгцээтэй мэдээллийг хүргэж чадна гэдэгтээ би маш их итгэлтэй байна. Дасгалын блогтойгоо хамт байцгаагаараа хамтдаа дасгалд орцгоё. За та мэдээж фитнес заланд орж ирээд ямар нэгэн дасгал хийх гэж байгаа тийм үү? Дасгал хийх гэж байгаа тохиолдолд ямар ч булчин хийсэн бэ? Эхлээд заавал халаалт хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бид нэр 2 толгой өгч болохоор хөнгөн жигээр мэдээж 2 толгой булчин, 3 толгой булчингаа маш сайн халааж өгөх хэрэгтэй. Түүний дараагаас бид нэр яг үндсэн дасгалдаа орно. Тийм учраас эхлээд бүгд халаалт хийцгээе. За 2 толгойгоос халаад өгчөө. За тэгээ 3 толгойгоо халаад өгчнө. Хөнгөн жигээр гой сайхан халаагаад өгчихсэн. Би өөрөө энэ 2 толгой 3 толгой булчин одоо 2021 оны дэлхийн аваргаас хойш нь баг хийгээг баха. Ягаад тэгэхээр ихвчлэн нөгөө нэг том булчин буюу нурууны булчин дээр угаасаа 6 толгой дасгал хийж байгаа хангалттай 2 толгой булчин ачаал авчдаг. За тэгээд цээж мөрний шахалтан дээр угаасаа л 3 толгой булчин хангалттай ачаал авч болохоор заавал дээр нь тэгж нэмж салгаж хийдэггүй. Одоо тийм нэг тэмцээний болохоор баг сүүлийн 1 сар ер нь хийжсэн. Тэр нь илүү релепээ тодруулах гэж, илүү ярзаалах гэж хэлсэн. За тэгээд хүмүүс болохоор ялангуяа ингээд залуучууд бас тэгдэг те. Гараа томруулах чинь ингээд цээж нуруу гэдэг үндсэн том булчингуудаа хийхгүйгээр зөвхөн энэ жижиг булчинтайгаа ноцтолтоод байдаг. Тэгэхээр анх хэлж байсанчлан одоо мэдээж 2 толгой булчингаараа мэдээж би ингээд 80 кг-ыг ингээд татчих чадахгүй тийм үү. 3 толгой булчингаараа ч гэсэн би одоо чинь ингээд 40 кг 50 кг булчины гараар их боломжгүй. Харин эсвэрээ би цээжний шахалтыг бол би нэг 100 кг ашиг чинь тийм үү. Тэгэхээр миний 3 толгой булчин төдий хэмжээний ачаал өгч чаддаг давхар. За тэгээд би нурууны үндсэн таталт хийж ягдаг ч юм уу, эсвэл одоо сүнэлт хийж байгаа те. Өөрийнхөө биеийн жингээр сүнэж байгаа тохиолдолд миний 2 толгой булчинд бол мэдээж маш өндөр одоо жингийн ачаал ирдэг. Тийм учраас би яг том булчинтайгаа төлхөө ажиллаж тавьчихдаг гэсэн. Яг өнөөдөр бол угаас мэдээж хүмүүс гарын булчингийн дасгал оруулаад өгөөч юун дээр анхаарах уу гэдээ маш их асуудаг болохоор түүндээ зориулаад ер нь өнөөдөр ингээд хийж гин. Ойр төлрөөс хийгээг байгаа. За ингээд мэдээж халаалтаа сайхан хийчихэд араас нь эхлээд бид нэр шууд 2 толгойноос эхлэе те. Эхний ялжинд бид нэр за эндээс эхэлчих.
За эндээс мэдээж гараа одоо шулуун төвч юм аавна эндээс. Нэгдүгürt. Хоёрдугаарт бид нэр эндээс энэ сав хөдөлгөөнийг хийж болохгүй. Биэрээ одоо ингэ хүмүүс ингэдэж шүү дээ нэг ингээл идэж шүү дээ. Ингэж бол болохгүй. Хоёрдугаарт ер нь бол ингэ нэг юм хурдан урд игээд авах шаардлага байхгүй. За эндээс гоё тэнцвэр олоо 1 2 3 аялаа. 1 2 3 4 5. За мэдээж эндээс ингэж хийж болдог тийм үү? Нөгөө нэг жоохон төсвөрөө нэмэх гэж байгаа тий. Ачаалаж хөндрүүлчих бол мэдээж энэ төвшин татаад нэг байж болно. Эсвэл одоо бүр дунд төвшөнд байж болно энэ төвшөнд. Тэр заавал яг энэ хэсэгт ингэчээр амарж байгаас болчихно тийм үү? Тэнгүүд энэ хэсэгт ингээд сунж байна. Окей. За тэгвэл бид нэр яг үндсэн бүтээн ажиллуулдаг бол эндээс нэг авлаа. 2. Энэ бол яг нэг юм таймшруулагчтай хаалгах шиг маш гоё тийм удаан мэдэрч их хэрэгтэй. Тэгвэл илүү булчин чи илүү ачааллыг аавна. Илүү гоё хурдан хөгжин та бас булчингаа илүү гоё сайн мэдэрч өгөх давуу талтай байдаг. За зарим хүмүүс ингэдэг те. Энийг одоо сэтэлж хийж болдог. За одоо жишээ нь 1 2 ингэж хийж болно гэсэн тийм. Эсгээр эндээс дээш авлаа. Энэ төвшөнд барьлаа. 1 2 3. Яа тэр. Инх юм бол бүр ална. Яг ингээд тэсвэр илүү сайн нэмэгдэн маш илүү хүчтэй гоё орно. За тэгвэл эсгээр энэ дээр ингээд 10 ичээд дараа нь эндээс 11 2 ингээд иж болно. За хиндэ мэдээж яг энэ нарийн ширийн зүйл хийхгүйгээр зүгээр яг булчингаа гоё гүйцэд ажилладаг үл за энэ булчингаа сэний хараа те. За ингээд 15 чинь. За тэгээд та бүхэн анзаарсан бол мэдээж гарын барилт бол одоо яг энэ шугамд энэ шулуун шугамд 1 2 гар мэдээж яг ийм баригт нь эндээс ингэж ингэж барих юм бол мэдээж өөр хүчин дугаар орчин хитрхи бас хол ингэж бариад иж болохгүй. Энийг та бүхэн сайн ойлгоорой. За үүний араас мэдээж одын дасгалаа хийж дуусчаад нэг 12-оос ч юм уу 15 тоогоор 4 удаа хийж дуусчаад үүний дараагаас мэдээж кантилэ дасгалуудыг хийх болно. За та бүхэн дахиад хийс харуулъя тий эндээс. Нэг шивэстэй дараалахаас амжилтгүй байх 1 2. За одоо бариад үз. 1 2. За эсгээр эндээс энэ авцсан 1 2 3. За энэ бичлэгээр ингэж хийх нэ 4-д орно гэсэн үг. За бидний дараагийн дасгал Франц гэж ярьдаг те Франц шахал гэж ярьдаг гарын 340 хөгжүүлэх дасгал байна. Энийг гартаа өдөр саяны 2 дугаар булчингийн араас сетлээд хийж болно. За энэс гараа ойрхон барьлаа. Энэс авлаа. Гар ингэж дэлгэхгүй шүү зэ манайхаа. Гараа яг юм хойш жигд байрлууллаа. Энэ тухны харалтаа авчирлаа. 1 авлаа. 2. За эмэгтэйчүүд нөгөө нэг гарын авгаамх хайрлах. Тэгээ гарын одоо эмэгтэйчүүдийн гарын авгаамх гэх юм да тий. Тэр хэсгийн булчин руу ордог нэрлж одоо заншснаар эрэгтэйчүүд юм бол гарын 3 дахь булчин. Тэр төснөө ялангуяа гарын одоо 3 дахь булчингийн дотор тал хэсэг рүү илүү орно. Эндээс. За ингээд 15 хийж дууслаа. Араас нь ингэж ч болдог. Гар ингээд цээжний шахалтыг ер нь одоо ингээд хол биш ойрхон барай шахахаар гарын 3 лот руу хөвчтэй ордог. Одоо чинь таарж юм бол 1 авлаа. 2 авлаа. 3 4 5 эндээс харж байгаас манайхан те аимхай харалтай ирлээ. За Франц шахалт хийхдээ эндээс авлаа. Гар гочиг барьлаа эндээс тахир гол гэж ярьдэн штэ тахир голоо барьж байгаа. За эндээс авлаа. 1 2
3 4 5. За тэгээд зарим хүмүүсээс ярьдаг бүгдийг яг одоо дуурайлгаж тийж тэгэхээр одоо яг ингэж хий. Яг энэ барилт гэхээс илүүтэйгээр бас хүн өөрийнхөө нэг булчин мэдэрч байгаа шүү дээ, тий. Хүний тэр мэдрэмж айгүй чухал. Зарим хүн одоо ойрхон зан даагаар бариад гой сайн мэдэрч байгаа бол тэр буруу гэсэн үг бол биш. Тэр хүмүүс өөрийнхөө эхний ээлжиндээс булчингаа сайн мэдрэх хэрэгтэй. Өнөөдөр болохоор мэдээж анхан болон дуунчдын зориулж байгаа болохоор ерөнхий үндсэн зааврыг өгч байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За энийг бүгдээрээ дөрөв таталт хийчихэд гарын 2 дахь булчин дугаарыг 2 дахь булчин дугаар мэдээж саяны эхний цагаас 2 дахь юм очиж байгаа тийм үү. За тэгвэл бид нар гарын юу аа 2 дахь булчин гантилтэй. За би гантилээ авах юм. За эндээс гантилтэй. За энийг мэдээж босоо байрлаа. Сая хэлсэнтэй бид нар бие сахахгүйгээр босоо байрлаас гэж болно эндээс. 1 2 3 4. Энэ бол ихвчлэн гарын одоо 2 дахь булчин орж байгаа. Одоо урт болон богино хоёрын зэрэг орж байгаа гэсэн үг. За эсрэгээр бид нар гараа жоох ингэж бариад өгч юм л шүү дээ. Дотгошоогоо гэдэг алах гэж нэрлэдэг тийм үү? Нэг хараа. Ингэж хараа. Хэрвээ ингэх юм бол илүү одоо гарын одоо урт толгой руугаа өвчлэн орно. Одоо гадны хэсэг рүүгээ гэсэн үг. Гарын 2 дахь булчин ингэж орчихлоо. Тэгэхээр та бүхэн яг одоо аль хэсгээ хөгжүүлэх чинь те. Ер нь л гарын одоо бомб энийг ингэж сайжруулах чинь нөө эсвэл энэ хэсгээ илүү одоо энэ богино толгоогоо илүү хөгжүүлэх чинь гэдгийг шалтгаалаад барилтаас өөрөж болох нэ эндээс. За энэ болохоор яг 2 дахь булчин хоёулаа зэрэг ажиллаж байна. Одоо эндээс харж байна манайхаа ингээд юм хүчтэйс авах шаардлагагүй. Яг эндээс хараа. 1 2 3. Тэгвэл нөгөө нэг саяны бид алах гэдэг байгааг эндээс харуулъя л да. 1 2 3 4 5 6. За энэ энийг мэдээж бас 12-оос 15 тоогоор хийгээд дуусгах чинь бүгдээрээ бас хөнгөн жигээс баг зэрэг ачаад аваад саяны гарын одоо гадны талын булчинтэй урт толгой хөгжүүлэх тасгалыг бас хийж үзүүлээ эндээс. Тэгэхгүй нөгөө бас хитгэн хөнгөн жим байх харыг хаашаа орж ирсаа мэдэхгүй байх шиг. 1 2 бас сахгүй 3 4 5 6 7 8. За би эндээс харуулах. 8. За 8 9 10 13 14 15. За ингээд энэ жингээр дүр оролт юм. За энийг дөрөв оролт хийсний дараа мэдээж сетлээд одоо гарын 3 дахь булчингаас хантъя. Эндээс баг цагийн одоо хүндж аваад. За бүгдээрээ 30 г авчи тээ. Сэтгэхийн хөнгий гэдэг хар нөгөө яг аль булчинд илүү ачаад өгч байгаа тасаа харагдахгүй байх шүү. За бүгдээрээ энэ рэцгээ 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5. За энэ хоёр тасгалыг бол айгуугаа сетлүүд илүү гоё болдог. Саяны 5 хүндээс хөнгөн жин дээр харуулах юм бол гарны барилтыг хараа эндээс ингэж барьж гэнэ. Эндээс ингэж барихгүй. Хүмүүс ирээд ингэж яриад ингэж идэв шүү дээ. Инхээр гар чинь чөлөөтэй явахгүй. Тийм учраас гарны барилтыг одоо сайн анзаарах юм бол
Гараа авлаа. Дээр нэг гараа давхарлаа энэ байрлалээс. Шулуун байрлал болж өглөө. 1 2 3 4 ингээд их хэвээр байна. За тэгээд хөнгөн жигээр бүгдээрээ одоо бас юу аж болно. Гарын одоо 2 дахь булчингаа тий эндээс энэ төвшөнд ээж бол найл сахахгүйгээр энэ төвшөнд одоо гараа унжууллаа гэж ярьдээ бид нар хийгээд. Та бүхэн анзаарч лээсэн мөх эндээс 1 метрээд 2 3 4 5 энэхүү тасгал болохоор мэдээж маш гоё тийм чанаржуулж илүүгөө хэлбэрийг засч өгнө. Угаасаа энд нөгөө нэг хүнд жингээр та бүгээс хийж чадахгүй гэсэн. За энэ тасгалаа хийчихэд энийг мэдээж гарын 3 дахь булчингийн энэ стэйс эдэлж болно. Эндээс дараа шулуун байрлал авлаа. 1 2 3 та бүхэн тэгж хийжээс анзаарч байгаа тийм 3 4 5 6 7 нэ гол нь барьж өгөх ёстой. Эндээс ингэж савдлаа саваад авахгүй те барилаа гой мэдэрлээ. За тэгээд дасглаа булчингаа ялангуяа маш сайн мэдэрч суртлаа. Хүн жиндөө өрөөсөө бүгдээрээ дайрах шаардлагагүй. Энэ дасгал мэдээж зөв хийгээд мэдрээд их юм бол хангалттай тань ачаалал өгөн. Тэгэхээр бид нар тийм нэг юу ч болоогүй хүн жиндөө битгий дайраарай. За гоо мэдрээ сурсны дараа мэдээж бүгдээрээ ачаалаа нэмэгдүүлж жингээ нэмэх нь таны одоо сонирхлын асуудал байх. Эхний ажил бүгд ядаж маш сайн болж байгаа мэдэрч сурах нь хамгийн чухал шүү. Тэгэж 3 цагтаа сэтлийн тулд одоо авлаа эндээс биега төгж өглөө. Эндээс 1 2 за эндээс би тагын дурдаас харуулъя тий. Эндээс 1 2 энэ болж байгаа мэдэрч хэвчээ. 3 4 5 хвчлэн гарын одоо 3 дахь булчингийн дотор талын хэсэгт бол орж ийн. За эндээс харуулъя. 1 2 анзаарч ир хажуунаас харъя тий. 3 4 5 6 7 за ингээд орж болно. За тэгээд саяны бидний хэлсэн одоо 2 дахь булчинг бол бас давхар босоо байрлалаас хийж гадна сууга байрлалаас хийж байна. Суухан бол бас илүү хүнд бас илүү өндөр ачаалал илүү их ачааллыг авдаг. За би сандлаа жоох ингэж өчтэй. Та хард худалдах ингэж өч. Атлантис айл сахгүйгээр 1 2 3 4 5 6 за мөн гадна л орчих бид нэнийч болноос 1 2 3 4 5 6 7 за ингэж хийж байна. За мөн 3 дахь булчингаа заавал саяны одоо энийг ашиглахгүйгээр те юу гэж болдог? Сүнэлт гэж болдог. Одоо жишээ нь бидний хин бандага тавилаа. Илэнглээ эндээс. Энийг ялангуяа эмгтээчүүд одоо гарын авгаан хайрлах байгаа, гарын сул арьсаа чангалах байгаа хүмүүсд энийг хвчлээ хийж болно. Эндээс ийм биеэр урагшаа биш. Аль болох нуруу аль хойшоо ойрхон те эндээс ихцгөө доошлоо. 1 2 3 эндээ мэдээж хөндрүүлж тавьж болно, гантилаар хөндрүүлж болно. За ерөө энэ тасгал бүр ингээд хөнгөн санагдаад тахад бүгдээрээ тэр цаана байгаа суус үнэлтийг бас энэ дээр орлуулж болдог. За та бүхэндээ тахираг бол тий тахираг болыг ашиглаад гарын 2 дахь булчингийн за гадна буюу урт толгой гэж нэрлэж байгаа тий гадны хэсгийн
урт лонг хийлийг одоо тэрхэр голоор хэрхэн хөгжүүлэх боломжтой таслагаас зааж өгöd давхар. Эндээс барилаа бүгдээр. Эндээс 1 2 3 4 5 6 7 8 9 10. За ингээд энийг 15-аар 4 гэж дуусчаад араас нь сетлээд одоо бид нар хэлээд байгаа гарын 3 толгочингаа эндээс 1. За би толроо харж байгаад өөрийгөө мэдэрх ёстой. 1 2 3. Ер нь бол нэг босоо франц шахалтай ихтэй тий 4 5 6 7 8 9 10. За тэгээд анхлын шилж байгаа хүмүүс ялангуяа энэ толтой маш сайн ажил сурах хэрэгтэй. Хүн толон дарах юм бол өөрийнхөө одоо мэдээж тэнцвэрээ олдог. Хоёрдугаарт өөрийнхөө алдааг маш сайн хардаг. Хаанд барьж гин, хоёр гар нь зүрж гин үү? Яг ингээд зүв бочиндаа мэдэрч хийж гин үү гэдгийг толноос хараад ихээр илүү ойлгомжтой байдаг. Тийм учраас ер нь фитнест өвчлэн тол байдаг. За тэгэхээр анхлын шилж байгаа тохиолдолд толтой маш сайн өөрийгөө харж сайн ажиллаж тэ өөрийгөө аль хэсэг нь дутуу байна. Энийг аль гараа энэ гараа ингэж хийж байгаа, энэ гараа яаж хийж гин те? Аль дээр нь жоохон ингэж алилагч гин үү? Шүд хитгэе хойш уурш юм хөө байралтай байна уу? Би энэ тэгш химийг алдаж гин үү гэдгээ толноос харах юм илүү гой мэдэрдэг байгаа. Тэгэхээр толтой бас сайн манайх ажил сураарай. За энийг хураач манайх. За тэгээд гарын 2 толгой 3 толгой булчин хийж байгаа тохиолдолд мэдээж штанг, гантил за нэг гол байхад бол болцдог. Гэхдээ зарим фитнес зааланд айгүй гой гарын тусгай төхөөрөмж байгаа. Одоо жишээ нь энэ биш үү тийм. Энэ дэр жишээ нь ийм төхөөрөмжүүд байж болно танаа фитнес. Энэ дэр мэдээж гарын 2 толгой булчин бол маш сайн орж өгдөг. Энэ дэр хийж болж гин. За ийм төхөөрөмж байгаа. Ингэж тэгээ чи татж байгаа төхөөрөмжөөс гадна бас дээрээс нь ингэж дардаг төхөөрөмжс байдаг шүү дээ. Одоо олсторж байгаа ингэж дардаг төхөөрөмжч байгаа. Тэгэхээр тэр төхөөрөмж дээрээс тав хүн хийж болно. Гэхдээ хамгийн гол нь би тав хэлдэж шүү дээ. Эхлээд бол ер нь ингээд үндсэн дасгалуудаа одоо чинь франц шахалт, зэний тэр 3 дот болчин 2 дот болчин том дасгалбаа хийчихэд араас нь танд магадгүй хүчүүлдээд та жоох нэг ядралч арай баг нэг ганц хоёр дасгал хийчихмээр санагдсан бол тэр фитнесийн төхөөрөмжтэй ажилласан илүү дээр. Эхлээд бол ерөөсөө бид нар үндсэн дасгал дээр төлөвч гэсэн илүү дээр байдаг. За энийг яачаад юу аа. За тав хүндээ би тийшээ очиод олстойгоор тий гарын 3 дот болчин хэрхэн хөгжүүлж болох уу? За олстойгоор яаж 2 дот болчиг татах уу гэдэг бяцхан зөвлөмжийг хүргээд өнөөдрийн болоогоо бүгдээ өндөрлцгөө. Бүгдээ шөө. За тэгэхэд зарим фитнесээс юм гоё төхөөрөмжүүд байдаг те. Одоо энэ чинь гарын 2 дот булчингийн яг үндсэн төхөөрөмж байна. Тэгэхээр анхлан хичээлж байгаа хүмүүс мэдээж зарим одоо хүн тасгалаа өөрөө хийж чадахгүй байх юм бол эхний ээлжинд бас энэ төхөөрөмжүүд дээр ер нь бол бас мэдрээд хөнгөн ажиллаж болно. За эндээс одоо жишээ нь энийг авлаа те. Энэ болохоор ямар нэгэн байдлаар одоо жишээ нь та одоо нэг техник сураад авах шаардлагагүй саваадах боломжгүй яг чийж хахад өчгөр алдаа гарахгүй бас их боломжтой байдаг. Төхөөрөмжүүдийн давуу тал гэвэл нэг гоё фитнестэй гоё төхөөрөмжтэй фитнес гэдэг чинь ялгаа нэг байгаа байхгүй. Хэрвээ гоё төхөөрөмж ахиухан байдаг гоё ах юм бол бас заавал одоо нэг штанг, гантил за тэр голтой зууралдаад шаардлагагүйгээр ингэж хөгжүүлэх боломжтой. Энэ одоо 2 дахь булчингийн төхөөрөмж байна. За хажуудалд нь мэдээж тэр 3 зот булчингийнхаас байна. Ийш бас ороод үзүүлчих. За энэ нүүн суух сэнэ чаддгүй хүмүүс өрөөлсөн бас гарын 3 булчин цээжийг хөгжүүлэх булчингийн төхөөрөмж байна. Эндээс 1 2 суух сэнэлт маань угаасаа бидний цээж рүү болон цээжний суурь болон гарын 3 булчинд ачаалагддаг. Тавхад анзаарч байна үү эндээс доош орж байна үү те булчин руу. Гарын одоо дотор тал хэсэг рүү орж байна. Урд талгаар орж байна. Гадна тал руу орж байна. Эндээс 1 дэвтүүлээ. 2 3 За ингээд төхөөрөмжтөөс та бүхэн ажиллаж болох шүү те.
За та бүхэндээ бас олс ашиглаа те гарын 3 талууд болчих бас хэрхэн хөгжүүлж болох вэ гэдэг бяцхан зөвлөмжийг хүргэе. За эндэж осоос барьлаа. Бидний гол давуу тал эндээс нэг эндээс ингээд гараа ингээд ихгүй те гараа тохоогоо авчлаа. Зөвхөн дээшлүүлээ. 1 2 3 4 5 6. За мөн энийг энэлтэд харуулж иж болно. Эндээс шахаж байгаа тэндээс 1 2 3 4 5 6 7 8. За ингэж хийж болох нэ. За мөн хэрэг хүсэх юм бол мэдээж бас шингээ хөнгөлж жагаад одоо жишээ нь бас нэг гартаа мэдэрч болно. Одоо эндээс жишээ нь эндээс тэ илүү мэдэрмээр бол 1 2 3 4. За энэ мэтчлийн хөвлөөс илүү гоё зүү орж өгдөг. За үүний дараас би гарын 2 талууд булчинг хийх зөвлөмжийг хүргэе. Хажууд за бүгдээрээ бас энэ дэр 2 талууд булчинг бас хэрхэн хийж болохыг харуулъя. Эндээс 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 Хэрвээ та фитнес заланд очих боломжгүй тэгээ танд турник байдаг бол турникийг ашиглаад гарын 2 талууд болон 3 талууд булчинг хөгжүүлэх энгийн одоо таслыг асааж өгөө те бидний сүнэл бол угаасаа нуруу болон гарын 2 талууд булчинд ордог. За сүрс сүнэл гэж нэрлэдэг энэ маань болохоор мэдээж гарын 3 талууд болон цээж рүү ордог. Замтай эцгээ. За хол орох юм бол мэдээж гарын 2 талууд болон далбай эсрүүцлөхөө ордог бол ойрхон бариад гараа ойрхон бариад өгөх юм бол бидний 2 талууд булчинд илүү гоё ордог. Нуруунаас гол эсрүү их хвчлэг орно. Ачаал өгнө. За эндээс 1 2 3 4 5 6 7 За ингээд өөрөөхөө чадах хэмжээнд чинь араас нь хосуух сүнэлц нэрлэдэг те. Энийг мэдээж гар ингээд ойрхон байх тусмаа 3 талд орж өгдөг бол гараа ингээд хол явах тусам цээжний сүр хэсэг рүү ордог. Тийм учраас бүгдээрээ гар хойшоогоо хийчээ те. Гарын 3 талд үргэж юмч. Эндээс 1 2 3 4 5 6 7 8 9 10. За тэгээд энэ мэтлэнгээр турник ашиглаад гарын 2 талууд болон 3 талууд булчин дээр нэмээд нуруу цээжтэй булчигаа хөгжүүлэх боломжтой байх нь өнөөдрийн таслын болоод энэ үрээд өндөрлж байна. Та бүхэндээ мэдхийг хүссэн хэрэгцээтэй зөвлөгөөнүүдийг хүргэж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Магадгүй танд таслын блогтой холбоотой санал хүсэл надад зөвлөгөө байгаа бол энэхүү доор барилах комент зэгт өөр сэтгэлийг үлдээгээрэй. Удахгүй дараагийн таслын блогоор уулзцгаая. Анхаарал тавьсанд маш их баярлалаа. Түр баяртай.